байцгаана уу, Камжаа ТV байна. 2023 оны 2 сард Шотландд нэгэн хэргийн шүүх хурал болсон бөгөөд энэ хуралд оролцсон хэргийн мөрдөгч би 30 жил ажиллахдаа ийм харгас хэрцгий хэргийн зураглалыг анх удаа л харж байна. Би болон манай хамтрагчид одоо ч шокносоо гарч чадахгүй байгаа талаараа хэлдэг. Өнөөдөр би та бүхэндээ энэхүү хэргийн талаар ярих болно. Хөөх, шинэ бүтээгдэхүүн. Вау! Бяцлагтай гитхүү, сүйдэ гитхүү. Задлаад шууд ид. Хаан хүн Симпиксийн өглөөний зайдас сүйдэ болон бяцлагтай гэсэн хоёр төрлөөр худалдаанд гарлаа. Өглөөний зайцыг өглөө бүр ид. Өглөөний цайг өөртөө ураатай сүйтэй бяцлагтай гэсэн хоёр төрлийн зайдас 4 өөр савлгаатаагаар худалдаанд гарлаа. Өхөр болон гахаа 1-р зэргийн махаар үйлдвэрлэгдсэн ба бяцлагтай зайдас нь Голландын алдарт Эден бяцлагтай бол сүйтэй зайдас нь сүүний онцгой зүүлэн амтыг шингээсэн. Хаан хүн Симпикс компани цоошин амтыг мэдрүүлэх зайцуудыг GS25 болон бусад сүлжээ дэлгүүр зах супермаркетуудаас та бүхэн маань худалдан аваарай. Энэ хэрэг Бенеренберг гэх эмэгтэйн талаарх хэрэг бөгөөд 1995 онд Филиппин улсад төрсэн эмэгтэй байгаа. Нэрийн товчлоо цаашдаа Бени гэд дуудаж авчээ. Филиппин улсын хамгийн их хүн 3 сая хүн амтай Кэсэн хотод аав ээж бас их жахын хамт тэднийхээ хайрын дунд төрчихсөн. Эгч Шейлан Бенигийн төлбөрийг олж бүх талаар нь дэмжиж өгсөний ачаар гэр бүлээсээ Бени л ганцаараа их сургууль төгсчихсэн. 2015 онд Бени 19 настай байхдаа нэгэн болзооны аппликейшнээр дамжуулан Rex гэх эрэгтэйтэй танилцах ба тухайн үед Rex Англид амьдардаг байсан бөгөөд Rex-ийн зурагнаас ч гэсэн та бүхэн маань харж байгаах Rex Бенигээс нилээд ах тэр хоёр 40 насны зөрүүтэй байсан. Тэгэхээр Бени 19 настай, Rex 59 настай байсан гэсэн. Иймэрхүү насны зөрүүг манай монголчууд ойлгохгүй байж магадгүй л дээ. Гэхдээ Филиппин, Вьетнам, Таиланд зэрэг зарим Азийн улс орнуудад хоорондоо хайр сэтгэлтэй л байвал насны зөрүүг тийм ч их чухалчилж үздэггүй. Нэг төрлийн соёлын ялгаа дээрээс нь амжиргааны түвшинтэй холбоотой гэх зүйтэй ах. За 2015 оноос Бени Rex хоёр холын зан үерхлээ эхлүүлж Rex амралтаараа Филиппинд ирж найз охинтойгоо уулздаг байжгаад 2018 онд Бени жирэмсэн болж гидсэн томорсноор тэр хоёр Филиппинд хормоо хийсэн. Хорин болсноос сарын дараа тэр хоёрын охин Желика төрсөн. Бени охиноо төрүүлээд шууд нөхрөө дагаж Англи руу явж чадаагүй. Охинтойгоо жил гарна нөхрөөсөө хол Филиппинд амьдарч агаад 2019 онд Rex эхнэр хүүхдээ өөр дээрээ авч Англид авчирсан. Бени Англид очоод охиноо харахынхаа хажуугаар үйлдвэрт цагийн ажил хийж маш шаргуу амьдарсан. Энэний гол шалтгаан нь их мөнгө олж Филиппинд байх өөрийн гэр бүлдээ амжиргааны зардал явуулах байсан. Филиппиний амьдралын боломж тааруу айлууд ихэвчлэн нэг хүүхдээ сайн сургаж гадагшаа нөхөрт гаргах эсвэл цагаачлуулах сонирхол өндөр байдаг. Ингэснээр үлдсэн гэр бүлийнхэндээ хэрэглээний мөнгө явуулах боломжтой байдаг учраас тэрэлдэ. Гэхдээ Бенигийн хувьд Англид очоод яг 1 жил л гэрлүүгээ мөнгө явуулж агаад Рекстэй харилцаа нэлээд муцсан учраас цаашид явуулах боломжгүй болсон байгаа. Нөхрөөсөө тусдаа амьдрахаар шийдсэн Бени охиноо дагуулад Английн Бристолд байх нэгэн орон сууцнд байр түрээсэлсэн болохоор цаашид Филиппинд байх гэр бүлдээ анхаарал тавих боломжгүй болсон. Бени төрсөн их Шейлатаа бараг өдөр болгон уцаар ярьдаг. Өөрийгөө Рексээс салснаа зөв сонголт байсан талаар одоо үнэхээр эрх чөлөөтэй сайхан байгаа талаараа хэлж байсан. 2021 оны 2 сард Бени 25 настай Англид ирээд 2 жил орчим болцсон Рекстэй гэрлэлтэд цуцлуулах шүүгийн шатан дээрээ охиноо өөр дөрөө авах талаар тохиролцчихсон байсан цагүй ганц бие ээж болсныхоо дараа залуу эмэгтэй лэмчин хүнтэй болцохыг хүсч Filipino Cupid гэх сайтанд бүртгүүлдэг. Энэ ямар учиртай сайт вэ гэхээр оронгууд л сайтны нүүрэн дээр бүр өөрийн Филиппин эмэгтэйг олно гэдэг гарч ихтэй орон орны хэлний тохиргоотой сайт байгаа. Энэ сайтаар дамжуулан Бени Шотландд амьдардаг Эндрю гэх 50 настай эртний мэйчин үсгэж холбоо тогтоодог. Эндрю IT инженер байсан бөгөөд өмнө нь Япон эхнэртэй 3 хүүхэдтэй хүн байсан. Японд амьдарч байгаад эхнэрээсээ салсныхаа дараа буцаад Шотландд ирсэн хүн байгаа. Бени тэр хоёрын онлайн харилцаа нэлээд гүнзгийрч явандаа Эндрю Бенигээс янз бүрийн зураг нэгтэг болсон. Бени тэр болгонд нь эсэргүүцдэг байсан ч харилцаа бүр таслааг байгаа. Эндрю Бенийг охинтойгоо аялангаа Шотландд ирэхийг санал болгосон ч ажиллаа хийх хэрэгтэй дээрээс нь охиноо аялахад хэтэрхий жоохон байна гэж үзсэн учраас Бени очоогүй. Тэгтэл Эндрю Бенитэй уулзахаар өөрөө Англид явж чадсан. Эндрюгийн амьдардаг Шотландын Дондигоос Бенигийн байгаа Английн Бристол хүртэл машинаар 8 цаг явж яж хүрдэг. Эндрю машинаар Бени дээр явж ирсэн. Бени бас Бенигийн охин Желика тэр гурав хамтдаа цагийг өнгөрөөж Англид байх хугацаанд Эндрю Бенигийн тонохгүй
Шөнө нь машиндаа хонжсэн болохоор яагаад ч юм тухайн үед Бенни Эндрюг сайн хүн юм байна. Жохон хүүхдтэй эмэгтэй хүнийг хүнэлдэг хүн юм байна гэсэн итгэл төрөх болсон. Тэгээд Эндрюг буцах үед нь охиноо дагуулад Шотландыг сонирхохоор Эндрюг дагаад хамтдаа явцгаадаг. Тэр үед Желика дөнгөж 2 нас 6 сартай байсан. Уг нь бол тэд нэр Шотланд руу хөдөлсөний маргааш нь Желикагийн аав Рекс охинтойгоо уулзах ёстой өдөр байсан. Беннигийн хувьд бол Шотландд очичоод маргааш өдрийнх нь онгоцоор эрт ирэх бодолтой байсан ч гэж магадгүй. Онгоцоор бол цагийн л зайтай газар байгаа. Эндрю өөрийг нь зориод холоос ирсэн болохоор явах замд нь хань олонгоо амьдардаг хоттой танилцаж яаж амьдардгийг харахын тулд дагаад явсан ч гэж магадгүй. Ямар ч төлөвлөсөн зүйлгүй гинтл явахаар болсон. Шотланд явах замдаа Эндрюгийн машин дотор Бенни эгч Шейлатайгаа видео колл хийж энэ хүнийг Эндрю гэдэг бид нар одоо Шотланд руу аялгаар явж байна гэх зэргээр ойр зургийн яриа өрнүүлээд явж байсан. Гэхдээ энд нэг ойлгомжгүй зүйл гарч ирнэ. Машин дотор Беннигийн охин Желика, Эндрю 3-аас гадна бас нэг 7 настай охин хамт явж байсан. Одоогоор энэ юу учиртай охин байсан талаар нэг ч мэдээлэл цацагдаагүй. Зарим сайтн дээр тэр охин бол Беннигийн өмнө нь төрүүлж ясан нууц охин байсан байж магадгүй. Эсвэл зарим сайтн дээр Эндрюгийн дагуулж авсан охин байх гэсэн таамаглуулж авч ясан. Ямар ч тач тэр хамт явж ясан 7 настай охин ямар учиртай охин байсан бэ гэдг нь одоо ч нийтэд зарлагдаагүй. Шотландд очиод Бенни охинтойгоо хамт зураг даруулж Эндрюгийн зургийг ч дарж эгч рүүгээ явуулаад видео коллоор эгчтэй энэ бол Эндрюгийн байшин үнэхээр гоё ягааз гэд аз жаргалтай харагдчихсан. Эгчинч нөхрөөсөө салаад хэцүү байсан дүүгээ аялаж жаргалтай байхыг нь хараад Эндрю их сайн хүн юм а гэсэн бодол төрдөг. Гэтэл маргааш нь буюу 2021 оны 2 сарын 19-нд Шейла өдөр болгон холбоотой байдаг Бенни рүү залгаад уцаа аваагүй. Дээрээс нь Беннигийн хуучин нөхөр Рекс охинтойгоо уулзахаар Бристол дахь гэрийнхэн гадаа очиход гэрт нь хинч байхгүй, уц нь болохгүй болохоор гэрийнчин нүдэнд ирээд явлаа гэсэн зураг сүлдээгээд буцдаг. Филиппинд байгаа Беннигийн эгч Шейлад гинэт Эндрюгээс мессеж ирсэн. Тэр мессеждэр Беннигийн эгч мөн үү? Бенни энд нэг кафед залуутай уулзаад охиноо дагуулад намайг хаяад явчлаа. Болзооны аппликейшнээр дамжуулж уулзсан байх гэж бодож байна гэхтэн Шейла үний яриад байгаа мó. Тэгээд яагаад одоо Беннигийн утас холбогдохгүй байгаа юм бэ гэсэн чинь Эндрю өдөөс нь нэрээ Бенни хуучин нөхөртөөгөө хүүхдийн мөнгнөөс болоод шүүхтээр нэлээд асуудалтай байгаа юм байлээ штэ. Тэрнээс болоод уцаа унтрааж нэг хэсэгтээ сураг чимээгүй байна гэж хэлж яасан гэхтэн Шейлад нэг л сонин мэдрэмж төрсөн. Үнэхээр тийм байсан бол дүү нь хамгийн түрүүнд эгчтэй хэлэх байсан гэж боддог. Тэгээд Шейла Эндрю рүү манай дүү амьд байгаа ч гэхэд Шотланд бол аюулгүй амар тайван газар. Тийм болохоор санаа зоволтгүй хүлээжээ. Бенни жоохон байр суурь болоод өөртөө ч холбогдох байх хүлээ гэж хэлдэг. Иймэрхүү мессеж өгч авалцаар 2-7 хоног өнгөрсөн. Ингээд Беннигээс ч холбоо байхгүй сүүлдээ Эндрю ч холбоо тасарсан болохоор үнэхээр ямар нэгэн зүйл болсон байна гэд Шейла дүүгээ сургаггүй алгуулсан гэд дуудлага өгдөг. Английн гэр бүл халамжийн төвөөс 3 сарын 1-нд Бенни, Желика хоёр асуудалгүй сайн байгаа эсэхийг гэрт нь очиж шалгадаг өдөр байсан ч гэртээ байхгүй утас нь холбогдохгүй болохоор нөхөр Рекс рүү залгаж хэлэхэд Рекс үнэхээр Бенни бас охин хоёрт нь ямар нэг зүйл тохиолдсон байж магадгүй гэж бодоод бас цагдаад мэдгдсэн. Ингээд Филиппинээс ч тэр Англиас ч тэр Бенни сургаггүй алгуулсан гэсэн дуудлага ирсэн учраас цагдаа нар эрчимтэй эрен хайх ажиллагаа явуулсан. Беннигийн эгч Эндрю гэх нэрэл мэдхээс яг хаана юу хийдэг ямар хүн гэдгийг мэдэхгүй байсан учраас Эндрюг шууд олж чадаагүй. Цагдаа нар 2 сарын 18-нд Англиас Шотланд орсон бүх машинуудыг шүүж хайж нэг бүрчлэн уулзчааж Эндрюг олдог. Цагдаа нар Эндрюгийн гэрт очиод хаалган тогшоход Эндрю хаалгаа ялмгүй онгойлгоод манай охин яг одоо усанд ороод уснаас гарч байгаа. Дээрээс нь би коронагийн тусгаарлалтанд байгаа гэхэд цагдаа хаалганы завсраар том өрөөг нь харахад нэг охин хувцастайгаа байхыг хараад шууд тоохгүй хаалгыг татаад орсон. Гэрт нь ороход нэлээд эмх замраагүй том өрөөнийхөө голд том матрастай аяг тавг нь хөглөрсөн засварын ажил хийсэн гэмээр багжууд эн тэндгүй байсан. Төрөн охиноо гэж хэлж ясан охин нь цагдаа нар ирэхэд айсан байдалтай шууд том өрөөний голд байх матрас дээр гарч хүнчлэн өмрөөд хэвтдэг. Эндрю миний охин гэсэн боловч үнэндээ охин тэрний хүүхэд байгаагүй. Энэ охин бол түрүүн дурддагдаад өнгөрсөн Англиас Шотланд ирэх замд машин дотор байсан гэх хэн гэдг нь одоо ч зарлагдаагүй 7 настай охин байгаа. Цагдаа нар Эндрюгээс Бенни болон Беннигийн охин Желика хоёр одоо хаана байна гэхэд Бенниг би алсан. Охин нь ээж байхгүй ингээд уйлаад салахгүй харна. Ээжийнх нь хажууд адилхан булсан гэж хариулдаг. Бенни Желика хоёрыг галтгооныхоо шалан доор болж цэмтлээд дээрээс нь пилтаатсан байсан. Эндрю 1970 онд Германд төрсэн. Мэргэжил нь IT инженер, өмнө нь хийж ясан ямар ч гэмт хэргийн түүх байхгүй.
24 настайдаа Шотландын Дондий руу нүүжирч байсан. Эндээ их сургуулаа төгсөөд DMA Design гэх видео тоглоомын байгууллагад ажилд орж, энэ компанид нэлийн алдартай GTA, Red Dead Redemption гэх олон тоглоомнуудыг бүтээсэн томоохон байгууллага юм байна. Манай эрэгтэй сонсогч нар сайн мэдэх бах. Японы эмэгтэйтэй гэрлэж 3 хүүхэдтэй болоод 2019 он хүртэл Японд амьдарч агаад гэр бүлээсээ салж Шотланддаа буцаж ирсэн байгаа. Энэ 19 онд Бенни Филиппинээс Англи руу ирж байхад Эндрю Японоос Шотланд руу ирж байсан. Ингээд Шотландд ирсэн Эндрю юу хийж эхэлсэн бэ гэдг нь үнэхээр бүхнийг шоконд оруулдаг. Тэрний юу гэхээр програм зохиосон. Угаасаа л мундаг толгойтой том компанид ажилладаг байсан энэ хүний зохиосон програм нь 34 төрлийн болзооны аппликейшнийг холбосон програм ба тэр аппликейшнууд дээр байх хэдэн сая эмэгтэйчүүдийн мэдээллүүдийг шүүгээд зөвхөн өөрийнх нь тавьж байгаа шаардлагад нийцсэн эмэгтэйг олж оноо өгөөд онооны дагуу Excel дээр лист гаргадаг програм байсан. Тэр Эндрюгийн хүсэж байгаа гол шаардлага нь нас өндөр биеийн жингээс гадна хамгийн гол зүйл нь юу байсан бэ гэхээр 12-оос доош бага насны охин хүүхэдтэй ганц бие эмэгтэйчүүд байх байсан. Ингэснээр програм Беннийг Эндрю санал болгож гаргаж ирсэн гэсэн үг. Яагаад Эндрю програмынхаа гол шаардлагыг тэгж тавьсан бэ гэхээр бага насны хүүхэд сонирхдог педофил хүн гэмт хэргийн гол зорилго нь үнэн хэрэгтээ аллагч биш, бага насны хүүхдүүдэд бэлгийн дарамт учруулах байсан. Бичлэг анх эхэлж байхад хэргийн мөрдөгч 30 жил ажиллахдаа ийм аимшигтай хэрэгтэй анх удаа нүүр тулж ясан талаар хэлжсэн шүү дээ. Хамгийн түрүүнд цагдаа нар ээж охин хоёрын цогцыг гаргаж авах ажиллагааг эхлүүлсэн ч энэ бол хамгийн хэцүү ажил нэсэн. Дээр нь цемтлээд пилтаатсан учраас цогцыг гэмтээгүй гаргаж авна гэдэг бараг л боломжгүй барилгын мэрэгчлэтнүүд хүртэл ирж оролцсон 2-7 хоногийн ажил тэнд өрнсөн. 2021 оны 3 сарын 19-нд эхлээд Желика охины цогцос 1 метрийн доороос олдож тэрний доор Беннигийн цогц байсан. Задлан шинжилгээгээр Бенни толгой цээжгээд биеийн эн тэндгүү алхаар цохиулж зарим газраа хутгалуулж нас орсон байсан бол охин Желика нь боолгуулж нас орсон гэж гардаг. Цагдаа нар Эндрюгээс яагаад ээж охин хоёрыг ийм хэрцгийгээр хөнөөж байгаа юм бэ гэхэд Эндрю бид нар 4 дахь өдөр Шотландд ирсэн. Бенни надтай хамт амралтын өдөр хүртэл хамт байхаар тохирсон ч байнга өөр залуучуудтай чаталж бүр тэр харьцаж байгаа хүмүүс нь 50 гаруй хүн байсан. Иннээс болоод бид хоёр хэрэлдэж явах явцад Бенни галтогооноос хутаг авч над руу дайрахаар нь би айсандаа хутгын булаан авч өөрийг нь хутгалсан. Санаатай биш өөрийгөө хамгаалах гэж тэгсэн гэдэг зүйлийг ярьдаг. Гэхдээ хэргийн газар бас нэгэн хохирогч бөгөөд гэрч байсан нь нөгөө 7 настай охин хэдийн насан жоохон ч гэсэн тухайн үед юу болсныг маш тодорхой санаж ярьж байсан. Охин хэлэхдээ тэр өдөр Бенни хоол хийгээд байж хахад Эндрю гинэт Бенни рүү дайрч зодж агаад ажлынхаа өрөөнд байх самурайн сэлмээ авчираад Беннид зоосон. Дээрээс нь алхаар бас цогсон гэсэн аимшигтай хэргийн үйл явцыг 7 настай охин хараад зогсож яснаа хэлдэг. Беннигийн цогцыг Эндрю даавуугаар ороогоод зүгээр л галтогооныхоо шалан дээр 3 хоног байлгасан байгаа. Желикаг бол шууд алаагүй. Задлан шинжилгээний хариугаар тэр 2 нас 6хан сартай хүүхдийн биенээс Эндрюгийн ДНХ илэрсэн. Тэгэхээр охинд нь аимшигтай зүйл хийхин тулд ээжийг нь хөнөөсөн болж тарж байгаа. 3 хоногийн турш охиныг тарчлаасныхаа дараа уйлаад байна гэсэн шалтгаанаар охин хүртэл хөнөөгөөд ээжтэй нь хамт болж ирсэн. Эндрюгийн шүүх хурал дээр хэлсэн хамгийн амар үг нь хүүхэд ээжтэйгээ хамт байх ёстой штэ. Тэрний тулд л охиныг нь ч гэсэн хөнөөсөн гэсэн байж боломгүй зүйлийг ярьдаг. Хэргийг шалгах явцад Эндрюгийн гэрийн гадаа хогийн савнаас олдсон бэлгэвчэнд Желикагийн ДНХ-с гадна гэрт байсан 7 настай охины ДНХ ч гэсэн олдсон. Охин бол алга болсон хүүхдүүдийн тоонд бүртгэлтэй байсан гэхээр энэ 7 настай охин явж Эндрюгийн хулгайлсан охин болж таарах гээд байгаа. Гэхдээ цагдаа нар бол энэ охины талаарх ямар ч мэдээллийг олон нийтэд зарлаагүй таснуулсан. Энэ нь ч охины ирээдүйд хэрэгтэй маш зөв үйлдэл байсан. Эндрю баригдаад шүүхээр шүүгдээд явж байхдаа ямар ч харамссан шинжгүй бас ямар ч сэтгэл хөдлөл гаргаагүй 2023 оны 1 сарын 31-нд анхан шатны шүүх хурал болж Эндрю эцэг хүртэл Бенни Желика хоёрыг хөнөөсөн нь үнэн ч гэсэн охиныг хүчинтгэхийн тулд ээжийг нь хөнөөгөөгүй гэж үгүйсгэсээр байсан. Дараа нь шүүх хурлын 3 дахь хоног дээр үгээ өөрчилж Бенни манай Япон их нартай гинэт адилхан харагдаад би уураа барьж дийлэлгүй ухаанаа алдсан байна гэж хэлдэг. Уг нь бол Бенни өөрөө хутга барьж над руу дайрсан гэж хэлжсэн штэ. Дээрээс нь би хэрэгээ нухгаж булаагүй. Ээж охин хоёрт бунхан маягийн зүйл барьсан нь тэр. Бас би Христийн ёс жаягийн дагуу оршуулж салах ёс хүртэл гүйцэтгсэн гэсэн байж боломгүй зүйлийг ярьдаг. Бүр сүүл рүүгээ би яг муу сүнсэнд эзэмдүүлсэн байсан юм шиг байна. Хэн нэгэн миний чихэнд Беннийг ал гэж хэлсэн гэх зэргээр бүр яриа нь утгаа алдаж эхэлсэн.
Эндрю юу ч гэж хэлсэн шүүгч санаатай алга юм байна гэдэг байр суурьнаасаа нэг ч хөдлөөгүй. Бэнийг Шотландд ирсэн өдөр амьд байхад нь алх бас цемент дэлгүүрээс худалдаж авсан байсан нь камерын бичлэгээр нотлогдсон. 2023 оны 2 сарын 6-нд 5 хоног үргэлжилсэн шүүх хурлын шийдвэр эцсийн байдлаар гарч 35 жилийн дараа суллагдах эрхтэй бүх насаар хоригдох ялыг Эндрю доноосон. Хэрвээ Америк байсан бол яагаад ч суллагдах эрхтэй бүх насаар хорих ялыг өгөхгүй байсан бах? Бэнигийн аав хэлэхдээ би охиноо Филиппиний хамгийн их хоригдолтой аюултай хотод эрүүл саруул өсгсөн. Тэр хотод ч ийм аимшигтай хэрэг болдоггүй маа. Бэни бол манай гэр бүлийн итгэл найдвар байсан. Харин тэрний маань итгэсэн хүн бидний итгэл найдварыг хэрцгээгээр аллаа гэж хэлжсэн. Английн засгийн газрын дэмжлэгтэйгээр Бэнигийн гэр бүл Шотландд болсон шүүх хуралд оролцож охидынхоо цогцыг Филиппин руу авчруулж чадсан. Анх Бэнигийн цогцос олдлоо гэхэд хуучин нөхөр болох Рекс Филиппин дахь гэр бүлд нь хэлжсэн бэлээ. Энэ хэрэг Шотландын ард иргэд ч гэсэн гүнээ харамсаж цэцэрлэг түрээлэнд цэцэг бас хүүхдийн тоглоом тавьж одоо хүртэл дурсдаг. Олонд зарлагдаагүй ч гэсэн шүүх хурал дээр байсан хүмүүс тухайн үедээ Эндрюгийн царайлууч ихцэлж харж чадахгүй байсан гэсэн. Тэдний харж байгаа хэргийн баримт Эндрюгийн ярьж байгаа зүйл хэтэрхий харгас гэмээр байснаас гадна Эндрю цагдаа нар нэг л хоног хоцорч ирсэн бол би тэр 7 настай охиныг ч гэсэн яах байснаа мэдэхгүй байна гэж хэлсэн байдгийм байна. За энэ хүртэл сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Өшөө олон болсон бодитгийн тэргийн талаар сонсохыг хүсвэл сувгтаа subscribe болон хонх лайкад арахаа битгий мартаарай. Тун удахгүй иргэн уулзтлаа. Түр баяртай.